За хай дараагийн бичлэгээр уулзаж байгаанд таатай байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр ерөнхийдөө арьсны асуудал батганы талаарх бичлэг хий гэж бодоод тэгээд хэрвээ та нар яг анзаарсан бол миний арьс яг өнгөрсөн оны 10 сарын сүүлээс эхлээд нэлээд муухай онцгой болж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо болтол би яг ингээд арьсны асуудалтайгаа тэмцээд явж байгаа. Тэгээд одоохондоо бол миний арьс яг ямар ч бодоггүй байхдаа ийм байгаа. Ерөнхийдөө бол нөхцөл толбонууд тай болчихсон. Тэгээд тухаар ерөнхийдөө нэг 3-4 бэржгэр зүйлс байгаа. Бусдаар бол аюу айтайхан болчихсон байгаа. Тэгээд ерөнхийдөө би ямаа ярангаа хамт нүрэ будаад тэгээд энэ бичлэгийг цааш нь үргэлжлүүл яа гэж би над дээр ерөнхийдөө ямар төрлийн батга гараад байгаа юм бэ гэхээр над дээр fungal acne буюу мөөгөнцрийн батга миний арьсан дээр яг гарч байгаа. Тэгээд тэр төрлийн батга нь ерөнхийдөө ямар ялгаатай вэ гэхээр ийм нэг хэсэгт айгүй юм түлхүү гардаг. Тэгээд ийм шигүү байрлалтай. Тэгээд ийм шахыгээд нэг шахах юм байхгүй. Тийм идээтэй хүнүүртэй батга энэ төр шиг биш. Айгүй тийм бэржгэр авгаар тавгаар болгодог арьсыг. Тэгээд ерөнхийдөө гол нөгөө нэг одоо таньж мэдэх арга нь гэх юм бол айгүй их захтандаг яг батга гарсан хэсгээрээ захтандаг. Хэрвээ ер нь таны батга захтнаад тэгээд тийм авгаар тавгаар болоод нэг юм шахаадах хэмжээний батга байхгүй мөртлөө айгүй их бэржигээд барзааж ивэл ерөнхийдөө таны арьсан дээр мөөгөнцрийн батга гарч байх магадлал хамгийн өндөрөө гэсэн үг. Тэгээд энэ төрлийн батган дээр ерөнхийдөө зүгээр яг батганы бүтээгдэхүүн хэрэглээд ч юм уу арилахгүй гэж би судалж байхдаа ерөнхийдөө ойлгосон. Тэгээд хэрвээ ингээд нүүрэн дээр ч юм гараад батганы ямар нэг скин кэр хэрэглээд байгаа мөртлөө ямар нэг үр дүн өгөхгүй байвал тэгээд мэдээж хамгийн гол нь яг батгах чинь захтанж ивэл fungal acne байх магадлал хамгийн өндөр л гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө fungal acne гарах тэр шалтгаан нь юу юм бэ те? Тэр fungal acne гэж тэгээ яг юу хэлээд байгаа мөөгөнцрийн батга гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр бидний арьсанд тодорхой хэмжээний одоо мөөгөнцөр байж идэг. Тэгээд тэр нь хэд хэдэн шалтгаанаас болоод хэвийн байдлаа алдагдаад ирэхээр тэр нь арьсан дээр ерөнхийдөө юм бэржгэр юм гарч инаал гэсэн үг юм байлээ. 4-5 жилийн өмнө над дээр яг энэ төрлийн батга гарч исэн. Тэгээд тэр үед болохоор 100 айгүй бөхчм халуунд би урд нэг сар орчим хугацаанд байж исэн. Тэр үед ингэ над дээр яг анх энэ төрлийн батга гарч исэн. Тэгээд би Монголд ирээд бүгдийг ингээд шахаж болохуудын шахуулаад цэвэрлүүлээд гоо сайханд ороод янзлуулж исэн. Ийм тог зогтог ийм аппарат идэх штеп. TMR цохиулж махуулаад тэгээд миний дох тэр хэсэгтээ тэр үедээ яг нэг амар юм шалбархай болоод тэгэж янзлуул цэвэрлүүлсээд ерөнхийдөө гайгүй болчихсон. Тэгээд над дээр яг 10 сарын сүүлээс эхлээд миний тухан дээр баг зэрэг бэржигээд юмнууд гараад байгааг би анзаарч эхэлсэн. Тэгээд тухайн үед нэг их таахгүйгээр одоо гайгүй болчих واخ гэж бодоод хэрэглэж байгаа юмнуудаа зүгээр хэвийн хэрэглээд явж исэн чинь ерөнхийдөө гайгүй болохгүй биш бүр их нэмэгдээд байгааг нь би анзаарсан. Тэгээд ерөнхийдөө өмнө гарч исэн батгатай ижил төстэй байгааг би анзаараад судалж эхлэхгүй юу. Тэгсэн чинь ерөнхийдөө миний шинж тэмдгүүд зүгээр жирийн батга гэхээс илүү fungal acne-тэй айгу төстэй. Тэгээд яг захтанж исэн. Тэгээд яг юунаас болоод ер нь fungal acne юунаас болоод ер нь мөөгөнцрийн батга гардыг бэ, идэвхждэм бэ гэд тэд нарыг харсан чинь хит хитэн зүйлс байсан. Тэгээд хамгийн түрүүнд яг цаг агаарын өөрчлөлт гэж байгаа хгүй юу. Тэр хитрхи халуун бөхчөн байх нь яг арьсан дах тэр мөөгөнцрийг ингээд идэвхжүүлэхэд ингээд хүргэдгээ. Тэр нь бол яг анх удаа миний нөгөө нэг нүүрэн дээр 4-5 жилийн өмнө анх гарсан шалтгаан нь бол яалтчгүй тэр халуун бөхчөн муур амьсгал нөлөөлсөн байгаа хгүй юу. Тэгтэл одоогийн нөхцөл байдал нь шал өөр шүү дээ. 10 сарын сүүлээр гэдэг чинь
өвөл болж байгаа сэрүүхэн болчихсон цаг үе байхгүй юу. Тэгээд одоо яагаад гарч байгаа юм бэ? Өөр шалтгаанууд нь юу байна вэ гэд харсан чинь надтай хамгийн том байсан шалтгаан нь арьсаа гуйжуулаагүй удах гэсэн байсан. Тэгээд би яг ингээд бодсон чинь арьсаа сүүл хизээ гуйжууллаа гэж бодсон чинь үнэхээр санахгүй байгаа байхгүй. Нилийн хугацааны өмнө л би арьсаа гуйжуулсан бол тарах гэдэг байхгүй юу? Уг нь бол арьсаа тогтмол гуйжуулдаг байсан. Тэгсэн чинь нэг удаа ингээд гуйжуулагч дуусаал тэгээл яг тэр үйлдэлийг ингээд мартчихсан байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө гуйжуулаагүй үнэхээр удцсан тий фангал акне гарах нөхцөл бүрдсэн байж магадгүй юм байна гэд хамгийн түрүүнд хийж байгаа үйлдэл нь ерөнхийдөө арьсаа гуйжуулж эхлэх байсан. Тэгээд би айл болох бүтээгдэхүүнээр нь өөрөө нэмчлэе гэж бодоод 11 сараас 4 сар хүртэл ерөнхийдөө айл болох өөрөө нэмчлэх гэж үзээд тэгээд дийлэг байхгүй юу би. Тэгээд нэг арга хэрэгжилж үзсэн. Тэгээд тэр аргыг хэрэглэснээс хойш одоо миний арьс харьцангуй бараг зүгээр болох шатан дээр ирсэн явж байгаа. Зүгээр одоо тийм төсөө толбоднууд л үлдчихэд байгаа болохоос биш. Бараг л миний одоо мөгөнцрийн батга эмчлэгдсэн байгаа даа. Тэгээд энэ аргыг болохоор би яг тэр 11 сард анх судалж байхдаа хараад за энийг өстой аргаа барсан хамгийн сүүлийн шатан дээрээ л хэрэглэв. Үнэхээр аргаа барсан үедээ л энэ аргыг хэрэглэе гэд үлдээсэн байсан байхгүй юу. Тэгээд би 11 сараас яг судалж эхлээд фангал акне ба мөгөнцрийн батгахад хэрэглэж болох тэр бүтээгдэхүүнүүдийг бүгдийг судлаад эхнээс нь хэрэглэж үзсэн. Тэгээд үнэхээр яг миний арьсан дээр тийм мэдэгдэхүйц гоё үр дүн ерөөсөө мэдэгдээгүй. Зарим хэсэгтээ гайг болоод зарим хэсэгтээ их болоод гэсэн байхгүй. Тэгээд яг 4 сараас эхлээд миний арьс үнэхээр аимшигтэй болж эхэлсэн. Бүр тэр чигтээ бэртгэр болоод тэгээд үнэхээр яг аргаа бараад нөгөө нэг аргаа барсан үедээ хэрэглэе гэж бодож ирсэн нөгөө арга руугаа шилжсэн. За тэр арга нь ямар арга байсан бэ гэхээр би ерөнхийдөө мэдээллүүдээ болохдоо TikTok-оос хараад тэгээд Google-ээр хайж ингэж шалгаад байсан байхгүй юу? Тэгээд TikTok дээр ерөнхийдөө явж байгаа гол зүйл нь хагны эсрэг шампунь хэрэглэх гэсэн байсан байхгүй юу? Тэгээд анх тэрийг харчаад за энэ бол тий арьсанд арай л болохгүй хаа. Ялангуяа нүүрний арьсанд арай л болохгүй бах. Тэгээд үнэхээр аргаа барсан үедээ энэ аргыг хэрэглэе гэж орхисон байсан. Тэгээд 4 сард үнэхээр аргаа бараад хагны эсрэг шампунь хэрэглэсэн гэсэн. Тэгээд тэрэн дээр болохоор хамгийн түрүүнд гарахтаа нэг юм шампунь байсан. Тэр нь угаасаа ингээм Монголд байхгүй гэж би бодоод тэгээд шууд 2 дахь шампуны сонголт нь болохоор Head and Shoulders байсан. Тэгээд Head and Shoulders хайж олоод шууд арьсандаа хэрэглэж эхэлсэн. Тэгээд TikTok-оос шууд харсан юмдээ арьсан дээр шууд хэрэглэх нь надад бас жоохон амар байсан байхгүй. Тийм болохоор би яг яагаад мөгөн эсрэг батган дээр хагны эсрэг шампунь хэрэглээд энэ нь үр дүнтэй гэдэг байгаа юм бэ гэдгийг гуглдж үзээд тэгээд нөгөө нэг хагны эсрэг шампунд агуулгадж байгаа хэд хэдэн найрлагууд нь өөрөө энэ төрлийн батгыг хэмжилдэг юм байна гэдгийг мэдээд тэгээд дэлгүүрээс Head and Shoulders олж аваад тэгээд тэрнийхээ нөгөө нэг орс найрлагуудын бүгдийг уншиж үзсэн. Тэгээд дээрэс нь эхлээд дуустал нь үзээд яг ингээд доод хэсэгт нь энэ орс найрлага тий хагны эсрэг шампунь байвал одоо эрг нөлөөтэй гэсэн байсан. Тэгээд хэд хэдэн найрлагуудаас яг нэг найрлага байсан байхгүй. Тэр нь ингээд хоёр холбоо үгнээс бүтцсэн нэг юм урт нэр. Тэрнийх нь ингээд байран солигдсноороо Head and Shoulders дотор байдаг юм байлээ. Тэгээд би за болох байх гэж бодоод Head and Shoulders-аа аваад тэгээд 4 сарын дундуураас ч үлээ хэрэглэж эхэлсэн.
4 сард гэхдээ миний арьс үнэхээр аимшигтай байсан. Мэдгүй юу гэж хэлдэг тэрийг. Бүр үнэхээр ийм арцгар, барцгар, овгор, товгор байж болох бүр хамгийн муухай дээрээ байсан. Нөгөө тэр бүтээгдэхүүнээр эмчлэх гэж үзье гэж байхдаа яг тэр үед нөгөө нэг Анвагийн 77 төөнөр амар вайрал болж байсан байхгүй юу. Тэгээ тэрийг бас Мөгөнцрийн Батгад хэрэглэж болно гэсэн байсан. Тэгэд би тэрэн дээр айгүй итгэл найдвар тавиад айгүй том савлгаатайгаар нь 80,000 төгрөгөөр аваад хэрэглэж үзсэн байхгүй юу. Тэгээд тэр бол мэдгүй миний хайрсанд ямар ч тийм гайхалтай эерэг нөлөөлөл энэ үзүүлээгүй. Зүгээр яг мэдээж төөнөрийн хувьд чийгшүүлж исэн. Тэгээ миний арьсыг тийм жоохон арай булбараа зөөлөн болгож исэн. Бусдаар бол би тэр төөнөрөөс яагаад тийм амар хүмүүс ам сайтай байсныг нь огтоос ойлгоогүй. Ямар ч тийм бусад төөнөрөөс өөр ялгагдах онц ноцтой тийм зүйлийг би ерөөсө тэр төөнөрөөс мэдрээгүй. Тэр төөнөрийг бол би дахиж бол ерөөсө худалдаж авахгүй. Тэгээ тэр чинь бас бусад төрлийн төөнөрүүдийг бодвол харьцангуй надад бол үнэтэй санагдсан. Битгүү тийм амар гоё чийгшүүлээ, тийм амар тайвшруулад байсныг нь бол би арьсан дээр мэдрээгүй. Надад бол тийм айхтар шуураад байхаар төөнөр шиг санагдаагүй. Зүгээр л жирийн бусад төөнөрүүдээс ялгагдах зүйлийг бол би тэр төөнөр дээр ерөөсөө мэдрээгүй. Тэгээд нэг зүйл нь болохоор би бас яг нөгөө нэг миний тухны батга айгүйх идэвхтэй байх үе дээр нь нөгөө нэг давхар цэвэрлэгээ хийж ин гэд эхлээд дандаа тосон цэвэрлэгчээр цэвэрлээ дараа нь хөөсрөө угаадаг байсан байхгүй. Тэгээд тэр бас их айгүй буруу байсан юм шиг гэлээ. Би одоо ерөнхийдөө 4 сараас бас хойш ерөнхийдөө тосон цэвэрлэгч юусаа хэрэглэхгүй. Эхлээд яг мицеллер усаараа цэвэрлээ. Тэгээд хөөсрөө угаадаг болсон. Тэгээд хэрвээ бас идэвхтэй батга гарч байгаа бол тосон цэвэрлэгч надад нэг их тохиромжтой биш юм шиг санагдсан шүү. Миний арьсан дээр бол жоохон буруудсан. Тэгээд хэрвээ та нар бас тосон цэвэрлэгчээ төр солиод зүгээр усан цэвэрлэгч юм уу хэрэглээд үзвэл арай дээр байж бас магадгүй. Тэгээд одоо л би 4 сарын дундуураас эхлээд одоо болтол яг хэдэн шолторсоо хэрэглэж байгаа. Тэгээд анх би хэрэглэхдээ бас аюу жоохон нөгөө нэг хурдан гой болох гол аюу яарж байгаа шүү дээ. Тэр нь аюу бас буруу байсан юм шиг санагдсан. Би анх нөгөө нэг шампуна хэрэглэхдээ тэрийг тэгтээ гол нь яаж хэрэглэх вэ гэхээр зүгээр жоохон хэсгийг авч агаад нөгөө идэвхтэй яг Мөгөнцрийн Батга гарч байгаа хэсэг дээрээ энэ маск шиг түрхээд хэсэг хугацааны дараа буцаагаад угаагаад арилгачнаа л гэсэн үг байхгүй юу. Би тэгээд анх тэр шампуна хэрэглэхдээ айгүй анх удаа шууд арьсан дээрээ түрхчихийж өдөр болгон тэгснээ 10-20 минут орчим байлгаад байсан байхгүй юу. Тэгээд тэр нь бол миний арьсыг жоохон эмзэгшүүлээд айгүй улаалгасан. Тэгээд одоо бол би хэрэглэхдээ өдөр болгон гэхдээ яг 3-4 минут орчим яг шүдээ угааж авах хоорондоо шампуна яг идэвхтэй батга гарч байгаа тэр нөгөө хэсэгтээ түрхээл тэгэл угаагаад арилгачиж байгаа. Тэгээ араас нь хөөсөөрөө угаагаад скин кэр хийчихнэ гэсэн үг. Тэгээд би яг шампунууд яг ямар найрлага гол нь байх ёстой вэ гэдэг тэр найрлагуудыг энд биччихье. Тэгээд яг тэр найрлагуудаас харж агаад Head and Shoulders гэлтгүү өөр бас хагны эсрэг шампунуудад тэр найрлагууд нь байгаа л бах. Тэднийг сайн харж агаад гол нь аваарэ гэж би хэлмээр байгаа. Болвол уг нь айл болох нөгөө нэг арьсны бүтээгдэхүүнээр өөрөөр нь эмчлэх гэж үзээрэй. Тэгээд болохгүй бол бас ийм арга замууд байна шүү. Учир зүггүй шууд арьсандаа шампунь төрөх нь бас нэг их зохимжтой биш байх гэж би бас бодож байна. Сая сүүлд дахиад судлахад нөгөө нэг бас мөгөнцрийн эсрэг тиймэрхүү тоснууд байдаг юм билэ. Тэгээд тэр тоснуудаас бас тоснуудад бас хэд хэдэн найрлага байвал энэ нь мөгөнцрийн батгад сайн гитсэн байсан. Тэгээд би тэднийг хайж агаад нэг ийм тос олсон. Энэ тоснд болохоор бас яг мөгөнцрийн батгад
эерэг нөлөөтэй гэсэн нэг орцсон байсан. Тэгээд би яг тэр бүх орцуудын тавиад тэр тосныхон зургийг энд бас оруулчихъя. Тэгээд хэрэг болох хүндээ хэрэг болж магадгүй. Гэхдээ би энэ тосыг бол өөрөө хэрэгжилж юусэн үзээгүй учраас яг үр дүнтэй үр дүнгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач Мөгөнцрийн Батгад эерэг нөлөөтэй гэсэн орц найрлага нь орсон билээ. Тэгээ мэдээж нэг анх удаа хэрвээ шампунаа арьсандаа хүргэж байгаа бол нэг 2-3 хоногийн зайтай түрхэж тэгж арьсандаа тасахгүй бол яаж ч утсан тэг үсээ угаадаг шампун арьсандаа хүргэхээр нэлийн зэгших магадлалтай байх. Тийм учраас хэрвээ шампун хэрэглэж байгаа бол арьсандаа эхлээд жоохон тасгаад нэг их удаахгүйгээр тэгээд 2-3 хоногийн зайтай түрхэж агаад тэгээд өдөр болгон түрхвэл илүү дээр байх. Хэрвээ өөр төрлийн нэг эдээтэй батган дээр энэ имчилгээ бол ерөөсө тохирохгүй шүү дээ. Зөвхөн яг Мөгөнцрийн Батган дээр л тохирж байгаа болохоос биш өөр төрлийн батган дээр ингэж арьсандаа шампунь энэ хүргэж болохгүй шүү. Хамгийн гол нь хэлсэн шүү дээ нэг арьсан дээр нь гарч байгаа зүйл нь битүү биржгээр тэгээд арьсыг захтнуулж байгаа бол энэ нь фангал акне байх боломжтой. Тэрнээс биш өөр бусад төрлийн батган дээр ингэж шампунь түрхүүл ямар ч үр дүн бол гарахгүй шүү. Хооронд нь ялгаж соливоо. Энэ хугацаанд би бас хэрэгжилж исэн хэд хэдэн бүтээгдэхүүн миний арьсанд айгүй гоё тохирсон. Тэгээд одоо болохоор би яг энэ угаагчийг арьсан дээрээ хэрэгжилж байгаа. Энэ болохоор salicylic acidтэй болохоор ер нь аль ч төрлийн батганд зүгээр байх. Тэгээд гол нь salicylic acidтэй учраас нэг батганд айгүй сайн гэдгийг би бол жоохон хуурай холимог төрлийн арьстай. Миний арьсыг бол тэгэж айхтар хуурайшуулаад байгаа зүйлийг би бол мэдрэхгүй байгаа. Анх хэрэглэхдээ би бас яг 2-3 хоногтой л нэг хэрэгжилж исэн бол одоо бол яг 7 хоногтой нэг 5 удаа ч юм уу дундуур нь ганц 2 удаа л өөр шампунь гээд өөр угаагчаар арьсаа цэвэрлэж байгаа. Тэгээ миний арьсыг бол нэг их айхтар тэгэж хуурайшуулаад байгаа зүйлийг бол би мэдрээгүй. Тийм учраас гайгүй байх гэж бодож байна. Тэгээ дараагийн болохоор энэ серум байгаа. Энэ серум болохоор улаалтыг аюу сайн намдаад юм билээ. Арьсыг аюу сайн тайвшруулдаг. Хэрвээ арьссан имзэгшээд айгу улаагаад байвал энэ серумыг хэрэглэж үзээрэй гэж би зөвлөмөр байна. Серум бол надад айгу таалагдсан. Миний арьсны улаалтыг айгу сайн намдааж исэн. Тэгээ оройдоо хэрэглэхэд ер нь ямар ч асуудалгүй айгу гоё исэн. Арьс чинь хэрэг улаагаад айгу тийм сайн тайвшруулах шаардлагатай байвал энэ серумыг туршаад үзээрэй гэж би бол зөвлөмөр байна. Миний арьсанд айгу сайн таарсан. Энэ тонер болохоор айгу сайн чийгшүүлдэг. Тэгээд яг бусад төрлийн тонерыг бодвол үнэн нь бас харьцангуй гайгүй. Тэгээд бүтцэн нэг юм хальт жоохон юм нэг снайлтай жоохон төстэй юм шиг жоохон юм юу гэмдэ жоохон наалдам хайч юм шиг. Гэхдээ арьсан дээр шингээд айгу гоё болдог. Арьсан дээр бол айгу ямар ч асуудалгүй гоё шингэдэг. Тэгээд тийм бөөгнөрч юм уу тийм хүнд мэдрэмж байхгүй. Арьсанд айгу гоё шингэдэг. Тэгээд айгу гоё чийгшүүлж өгд юм билээ. Тэгээд өмнө хэлсэн тэр Аногийн 77-т тонер бол яагаад тэгэж олон хүнд таалагдаж тийм вайрал болсныг би бол ойлгоогүй. Надад бол тийм айхтар таалагдаагүй. Зүгээр л энгийн байдаг тонер шиг санагдсан. Энэ дээр ярьсан бүх зүйлс мэдээж миний яг өөрөө судалж мэдсэн зүйлсүүд. Тийм болохоор бүх хүний арьсанд энэ таарах хэсгийг би бол мэдэхгүй байна. Миний арьсан дээр миний туршлагаас л ийм байлаа. Хэрвээ яг тэн дээр батг гараад тэр нь яг тэ минийхтэй ижил төстэй байж таарж ивэл иймэрхүү зүйлс хэрэглээд миний батг одоо нэлийн гайгүй дээрдсэн бараг л байхгүй болж байгаа гэж хэлж болно. Тэгэд би яг одоо яг ямар байгаа зургаа бас энэ хамгийн сүүлд нь одоо энд ингээд оруулчихъя. Тэгээд өөр нэмж асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Энээс илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй хүмүүс байвал бас комент хэсэгт бичиж бусаддаа хэрэг болоорой. Болвол мэдээж бас яг арьсны эмчит үзүүлээд өөрийнхөө батгыг бас илүү яг онцлуулсан дээр байх. Би бол зүгээр яг өөрөө гэртээ өөрийнхөө батгыг онцлоод тэгээд өөрөө эмчлээд
гүгээд байгаа болохоос ш яг мэрэгжлийн хүнээр онцлуулаад мэрэгжлийн хүнээс эмчилгээ энэ төр бол аваагүй гэдгийг дахиад хэлье. Тэгээд бусад төрлийн батган дээр бол энэ мэдээж ажиллахгүй шүү. Өөр төрлийн батгтай бол бити энэ аргыг туршаарай. Угаасаа арьсан дээр чинь тохирохгүй байх, улам муухай болгочих магадгүй. Яг түрүүн хэлсэн би яг дахиад хэлье те. Нэг хэсгээр ингэ шивгүү бөөгнөрж гардаг. Тэгээд юм битүү те ямар ч тийм толгой молгой байхгүй зүгээр юм барцгаар битүү. Тэгээд хажуугаар нь бас цагаан батга, хар батга бас гарч болдог. Тэгээд гол нь яг гарч байгаа батга чинь захтанживэл мөөгөнцрийн батга байх боломжтой шүү. Тэрнээс биш өөр эдээтэй батган дээр шампунь хэрэглүүл энэ ямар ч үр нөлөөгүй, ямар ч хэрэггүй шүү. Тэгээд хэрвээ бас үнэхээр миний хэлж байгаа шинж тэмдгүүдтэй таарад миний энэ гаргасан миний батганы зургуудтай өөрийн чинь батганы нэлийн төстэй байвал хэрвээ арьсандаа бас тэр шууд шампунь хэрэглэхээс одоо имэж ивэл тэр тосыг хэрэглэж үзээрэй гэж би хэлмээр байна. Гэтэ би тэр тосыг өөрөө хэрэглэж үзээг учраас шууд ажил нь ажиллахгүй гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ шампуныг бодвол илүү арьсанд эвтэйхэн байж магадгүй гэж би бодож байна. Тэгээд хамгийн чухал хэрэгцээтэй гэсэн найрлагуудыг энэ биеинд дахиад гаргаад өгье. Тэгээд энэ бичлэг дуслаа. Хэрэгтэй үндэ хэрэг болох байх гэж найдаж байна. Тэгээд энээс өөр илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй хүн байвал доор хэсэгт заавал бичээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэгтээ маань хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр хүртэл баяр таа.